Сэлэн аймгийн Сант сум миний төрсөн нутаг. Балжины битээр чинь юу штэ. Нэг төгсөл дээр чинь бүр параллел анги. Тэр чинь 1986 онд 10 дугаар анги төгсөөд манай Балжины маань Орслны багшийн дээдэд би анаахын дээдэд орж исэн. Тийм төвхөл. Яста төрөхт нь нөгөө нэг эмхтөний ааш авир гардаг гэсэн нэг юм яриг яриа байдаг. Тэгэхээр бол их сайхан төрдөг болсод байна. Хүүхдийн толгой сухацаа байхад өсөрж буугаад тэр парта нацалтаад одоо парнаас урчаад орон дээр гарахгүй гэдэг байдаг бас ийм тохиолдлуудаас гарч ирсэн. Одоо бол ерөөсөө би эрдэнтийн хүн болчлоо л да. Түмний нэг зураг контент. Би 1968 оны 5 сарын 17-нд энэ Сэлэн аймгийн Сант суманд төрсөн. Бадамжив гэдэг хүний 2 дахь хүү болж эндэлсэн байгаа. Эхээс 8 жил амьдардаг. За тэгээ 1986 онд 10 дугаар анги сумандаа төгсөөд конкурс гэж анагаахын их сургуульд. Одоо тэр үед анагаахын дээд сургууль гэж байсан. Нэг 7 дээд сургууль байсан шүү дээ. Тэрний нэг нь анагаахын дээд сургууль байсан. Одоо сүүлийн үед бол их сургууль болчиход байгаа шүү дээ. Тэгээд тэрийг 1993 онд төгсөж ирсэн. За 93 онд төгсөхдөө бол томилтоор Эрдэнэт хотод томилогдож анх 93 онд ажлын гараагаа 103 төргөн тусламжийн албанд эхэлж байсан. За тэгээ одоо тэрнээс хойш энэ байгууллагатай энэ Эрдэнэт хоттой одоо 33 жил тасралтгүй ажиллаж байна да. Манай аав бага эмч. Тэгээд манай аав чинь бага эмч насаараа хийсэн. Сумдаа Сэлэн аймгийн Сант сумдаа нилээ бага эмч гэхэд бол нилээ нэртэй өвдтэй тийм эмч байсан. Дуудлаганд явдаг. Тэр сумын бага эмч гэдэг бол ер нь л тэр сумыг ерөнхийд нь хариуцж ажилладаг тийм хүн байсан. Тэр тухайн үед бол төгсж ирээд ажиллахад бол ямар ч бас оронтой бол бас байгаагүй. Тэгээд 103 эмч хийгээд 1 жил болсон. За тэгээд тэрнээс хойш бол энэ Галина гэдэг манай их барах эмэгтэйчүүдийн эмч тэтгэврт гарсан. Яг тэр үед таарад амбалтаар эмэгтэйчүүдийн эмчээр атсан байгаа. За эмэгтэйчүүдийн эмч болдог учир нь гэвэл одоо яг эмэгтэйчүүдийн эмч чинь бас нэг онцлог байна шүү дээ. Сайн хэр үүрэг байх хэвээр, нөгөө мэслийн эмч байх хэвээр, сайн дотрын эмч байх хэвээр, сайн их барах эмэгтэйчүүдийн эмч байх хэвээр гэсэн утгаар нь бол яг ер нь бол мэслийн эмч болъё гэсэн бодол байсан. Гэсэн хэдий ч одоо мэслийн эмч оронтой байгаагүй. Галина эмч маань тэгээд тэтгэврт гарч таарад би Галина эмчийн оронд очиж таарад ингээд их барах эмэгтэйчүүдийн эмч болох гараа маань эхэлсэн дээ. Залуу 25 настай амбалтаарт эмэгтэйчүүдийн эмч гээд ирчихсэн байхад бол бас нэг залуу одоо үзүүлэхгүй харуулахгүй гэсэн тийм нэг одоо хошин ч юм уу юу ч юм шагаасан хүмүүс жоох хөвгт байна гэж анх тэгдэг байсан. Ер нь бол их барах эмэгтэйчүүдийн эмчд бол шантрах төвөгтэй байдал үүсэх бол маш их тохиолдно. Шууд ийм сайхан ажил үйлсэн ингээд бүтэмжтэй дардан замаар ингээд явдаггүй. Их барах эмэгтэйчүүдийн эмч яах гэж болвоо гэсэн тохиолдол хүртэл гардаг. Төвөгтэй хэцүү мэргэжил гихсэн хэдий ч бол ихэнх нь бол мэдээж сайн айл гэр таз жаргал баяр баясгал авчирдаг. Сайхан нэрхтэй сайхан юм мэргэжил гэж бодож явдаг юм да. За ивж болсноос хойш ер нь бол нэг 120-30 мянган хүнд үзлэг ажиллагаа хийж зөвлөгөө эмчилгээ хийгдсэн байна. Яг их барьж авсан төрөх үйл ажиллагаа төрөлт үдирдсэн нэг 15 мянган гаруй их барих ихсмэн дамаржуулж төрүүлсэн байна. Мис заслын хувьд бол мэдээж мис засал төрүүлэх хоёрч бас хоёр өөр шүү дээ. Мислийн хувьд нэг хагалгаа нэг ойролцоогоор нэг 10 гаруй мянган хүнд хагалгаа хийсэн байна. Анх төрүүлсэн хүмүүс маань 30 гарцсан байна. Тэгээд одоо хоёр үеэр нь одоо ямар ч гэсэн төрүүлж байна. Одоо төрүүчийн тэр 30 гарцсан хүмүүс чинь бүгд их нэртэй нөхөртэй болоод намайг та их барьж авч ийсэн. Одоо миний хүүхдийг их барьж аваач гэдэг. Ингээд ирдэг тохиолдлууд бол нилээдгүй их байна.
яг өөрийн төрүүлж исэн одоо хүүхдийн төрүүлнэхэр мэдээж тэр айл гэрт одоо маш их сайхан аз жаргал бэлгэлсэн юм байна да. Ер нь миний ажил бол буянтай сайхан ажил юм байна тал гэсэн бодол өөрөө ирэхгүй төрдөг. Энэ таны боож авсан хүүхд байна. Энэ таны хүүхд байна. Хаана нэгэн газар таарлахад бол эмэгтэйчүүд ер нь төрүүлсэн хүмүүс байна. Бүгд хэмжлэгээ авсан хүмүүс байна. Бүгд л тэгж ярьдаг. Тэгэхэд бол зарим хүмүүс нарийн шоргоон юм шиг энэ таны хүүхд гэж годомд ихэд бол манай найз нөхдүүд болон ихнэр бусад хүмүүс ингэж яриад идэг юм да. Энэ одоо ямар өчтэй ингэсэн нарийн журмаар тиймэрхүү юм хэлдэг. Тэгээд яг энэ миний их барьж авсан хүүхдтэй гэсэн хүүхдүүдийг бол хараад бол үнэхээр бас амжилттай яваа сайн яваа хүүхдүүдийг хараад үнэхээр бахархах сэтгэл төрдөг. Энэ хандрэлийн баталгаа Эрдэс Residence. Event төгч таны технологийн ухаалаг шийдэл Эрдэнэт iStore. Эрдэнэт iStore. Байлгүй яг. Тэр Xiaomi ихэр гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Дэлхий дээр бол байдаг. Тийм ихрүүд бол нэлээдгүй олон байдаг. Минь эрдэд бол тийм тохиолдол 2 удаа гарч ирсэн. Заавал кейсер хагалгаагаар л төрөхөөс өөр арга байхгүй. Тэр төрөх замаар төрөх боломжгүй. Учираас кейсер хагалгаа хийгдэжсэн. За тэгээд тэр Xiaomi ихэрийг бол төрүүлсэн. Тэгээд бол тэр хугацаа нь бага байсан учраас бас цааш амьдрах боломжгүй тийм амьдрал түлхний эцэг тийм одоо нэг үдлийн бас гажиг гэж үзэж байгаа. Тэр тохиолдолд бол одоо бас хоёлаа гарч ирэл уйлал ингээл гарч байгаа маш их хүндрэлтэй төвхтэй сэтгэл шимширэн бас байдаг. Яста төрөхт нь нөгөө нэг ааш авирна эмхтөний ааш авир гардаг гэсэн нэг юм яриа байдаг. Тэгэхээр бол их сайхан төрдөг болсод байна. Одоо намхан дэлгөөхөн хүүгэн дороод ингэдэг. Яг өвдөлт нь ширвүрсээд одоо яг төрөх төхөөд ирэхлээр янз янзын авир гаргадаг бас хүмүүс байна. Энэ дандаа бол одоо ихэнх нь одоо нөхөр нь залхахад нөхрийнхөө уцыг авдггүй ч юм уу, нөхрийгөө загиндаг ч юм уу, хараадаг ч юм уу тийм тохиолдлууд байна. Тэрнээс гадна төрөх орон дээр гарцсан байгаа мөртлөө төрөх орон дээрээс хүүхдийн толгойд сухацсан байхад үсэрж буугаад тэр парта ноцолтоод одоо парнаас урчаад орон дээр гарахгүй тэгээд байдаг бас ийм тохиолдлууд бас гарч ирсэн. Ер нь бол тийм тохиолдлууд нилээдгүй гардаг шүү. За нөхрүүд эхлээд бол ерөөсөө тэр их барих эмэгтэйчүүдийн ерөнхий бодлого нь бол тэр хажууд нь ар гэрийнхний юу доолоо гэж ярьдаг. Тийм туслагч тийм хүмүүсийг ер нь оруулъя гэсэн бодлого улс орон даяар бол барьж байгаа. Орын гэсэн хүмүүсийг бол бид нэр оруулж байгаа. За тэгээ ихэнхдээ нөхрүүд нь ордог. Тэгээ нөхрүүдийг оруулахад бол тэр орохдоо би хувцас бэлдсэн. За би орын юмчээ гэж одоо бүр гуугаал аригч юм уу хувцас унраа бэлтжил. Тэгэл ордог л да төрөх рүү ороод. Тэгэл дүлээл одоо яахлаар бас нөхрүүд янз янзын ааш авир гаргана шүү дээ. Эхнэрээ зарим нь загинжээ, зарим нь үнсээ салхаа байчин, зарим нь дүүлгээд өөрөө дүлээд, давхар дүлээд тэгээд бүр тийм байдалтай болдог янз янзын л байдаг. Ихс нь гарна гэж байдаг шүү дээ, тийм ээ. Жаахан ихс гараад ингээд жаахан цус мус харахлаараа бас нөхрүүд бас муужирч ундаг, сонирн болдог. Тэгээд нөгөө нөхрийг гаргах гэж нөгөө ажил болно. Нөгөө төрсөн хүнээ гэх үү, нөгөө нөхрийг нь гэх үү гэдэг нэг тиймэрхүү хөгтэй явдлууд бас тохиолдно. Мэдээж бахархах үеийнүүд байлгүй яах вэ? Яагаад гэвэл хөх төрөх хоёр гэдэг чинь бол ер нь нэг гэж үздэг ч тийм. Тэгэхээр бол эсэмэнд сайхан амарчуулаад ер нь төрөлт чинь бол бас физиологийн процесс ч гэсэн бас хүндрэл гарах тохиолдлууд бол нилээдгүй тохиолддог. Тийм учраас сайхан эсэмэнд амарчуулаад ихийн сэтгэл санаа сайхан баяр баясгал төрөөд сайхан хүүхдэд тэврээд хүүхдэд хөхүүлээд ингээд инээмсэглээд эмчээ баярлалаа гэд ингээд энэ тохиолдолд бол өөрөөхөө ирэхгүй өөрийнхөө мэргэжлэр бахарх сэтгэл төрдөг. За манай авч нэг хайхтар юм хийгээд гэдэг. За миний хүү ажиллаа сая. За
хүнд бит юм уу сан. Миний хүү бол ер нь амжилттай сайн ажиллах бахаа гэсэн юм яригддаг гэсэн. Анх би 2013 онд хөтөлбөрийн хүндэт медаль аваад тэгээ аав дээр очиж ирсэн. Тэгэхэд манай аав бол маш их баярлаж. За миний хүү цаашдаа зөндөө юм бий гэсэн л нэг юм хэлсэн. Тэгэл өөр юм хэлээгүй. Тэгэхээр бол амжилттай сайн ажиллаж байгаа хүүгээрээ бас талархаж баярлж лээсэн баг гэж бодож байна. Манай сумдаа бас нилээдгүй нэртэй. Одоо сумынхан бол харин андахгүй тэ бадамжаа юмчих юм бол андахгүй. Тэгээд би аавгаа бас тэгжсэн. Сум ч н одоо тэр бага юмч гэдэг хүн бол ёстой бүхэл ажлыг хийдэг. Тийм хүн байсан. Их барьж аавна. Хүнээ төрүүлнэ, их барьж аавна. Тэгэл дуудлагандаа явна, алсын дуудлаганд явна. Байсгээл бадамжаа юмчд үзүүлээгээл хашааны хаалгануудэл ингээл зогсдог байсан. Тэгээд ингээ аавдаа тэгжилжсэн. Хамаг ажлын та хийх юм. Таныг яагаад их юмч гэхгүй байгаа юм бэ? Баг баг чинь их юмч бага юмч хоёрын сургуульд юуг нь ялгааг нь ойлгохгүй. Ийм их ажил хийж байгаа чинь та их юмч байдгүй гэсэн ингэж нэг хөхтэй юм асууж ирсэн. Тэгэхэд бол миний аав бол бас сумда нэртэй сайн байгаа юм ч байсан. Манай ээж багангийн багш. Одоо манай ээж маань сайхан амьд сэрүүн эсэмэнд сайхан амьдарч байна. Улаанбаатар хотод манай дүүгэнд байж байгаа. Насаараа бас багангийн багш хийсэн. Маш олон шавнартай. Одоо манай ээжийн ууган шавнууд нь одоо 60 70 хүрч байгаа тийм хүмүүс л байна да. Энэ хандрэлийн баталгаа Эрдэс Residence. Ивент төгч таны технологийн ухаалаг шийдэл Эрдэнэт iStore. Эрдэнэт iStore. Шавь гэх юм аахгүй юм залуучуудыг бол мэдээж шавь л гэж явна шүү дээ. Тэгээ олон эрсдэл зэмчнэрт одоо бүсийн ажиллагааны төв маань бас сургалтын төв бааз болцсон байгаа шүү дээ. Тэгэхээр эрсдэл зэмчүүд хичээл ном сургаж байна. Эмнэлзэн сургагч багш учраас хичээл ном орж байна. Тэгээд мөн төрх эмэгтэйчүүдийн залуу эмч нартай бол бас сургалт зөвлөгөө байнга явуулж байна. Тэгэхээр манай тасагч нь бас биднийг төгсөж ирж байхад нэг 4 эмчтэй л байсан. Одоо манай тасаг 14 эмчтэй болсон. Тэгээд одоо хамгийн ахмад эмч нь болчиход ингээд явж байна. Тэгэхээр энэс доош эмч нартай мэдээж зааж сургаж зөвлөж ингэж явдаг. Тэгээд энэ бүхнийгээ бол би шавьяал гэж боддог. Намайг анх ирэхэд энэ туяа эмч гэж байсан. Одоо Эрдэнэтийнхэн бас андахгүй тай манай Бүжээ эмч маань гэр бүлийн хүн туяа эмч маань байсан. Одоо энэ биш эмч гэж байсан. Энэ биш эмч чинь одоо манад нилээдгүй олон жил ажиллаж байгаа. Тэгээд манай зөвлөх эмч байсан, ийм эмч байсан. Бас нэг эмч нь ноён жимг гэдэг. Тэгээ ийм 3-4 эмчтэй. Тэгээд дээр нь нэмэгдээд одоо манай гавьяат эмч гамболд эмч битээр нэг он цуг төгсч ирээд тэгээд ажилд ороход нэг 4-5 эмчтэй л байсан. Энэ жимгийнч маань бол биднийг ирэхэд бас шилжээд зөрөө шилжиж явсан учраас туяа эмч, энэ биш эмч, гамболд эмч бид дөрвөл ажиллаж байсан. Ийм 4 эмчтэйсэн. Одоо сүүлийн үед бол сайхан олуулаа болоод ажлын ачаал өнгөрөөд бас боломжийн сайхан болж байна. Эмчнэрийн тоо бол хангалттай болж байна. Ирж үзээгүй. Ерөөсөө л анх бидний 93 он төгсгөд нэг 14 үлээ Эрдэнэт ирж исэн. Одоо энэ манай гавьяат эмч лавга эмч эмнэлгийн дарга байсан. Биднийг очиж тэр их сургуулийн намын сан дээр очиж биднийг хүлээж авч бид хэдийг авчирч исэн анх. Тэгээ одоо тэр олон эмчнэр дундаас одоо ажиллаж байгаа эмчнэр нь одоо цөөхөн болчтой 3-4 эмчл ажиллаж байгаа. Босдон шилжээд өөр ажилд орох нь ороод ингээ явсан байна. Анх ирэхэд бол Эрдэнэтийг ямар хот байдгийг, юу байдгийг систем ямар ч мэдлэггүй анх ирж исэн. Тэгээд энэ айлын кармороонд амьдраад тэгээд их нэртэйгээ нөгөө манай их нар бас юмч их нэртэйгээ зог нэг хідэн хувцастай хідэн чамдаантай л ингээл номтой ирж исэн. Тэгээд Эрдэнэтийг яста анх мэдэхгүй ямар ч
ойлголтгүй л анх энэ талбай дээр бууж илээ да. Мэдээж бахархан шүү дээ. Тэ уулын баяжуулах үйлдвэр байна, үйлдвэрийн том арийн хот байна. Одоо бол ерөөсөө би Эрдэнэтийн хүн болчлоо л да. Одоо ерөнхийдөө бол Эрдэнэтэй бол мэдээж 33 жил ажиллаж амьдарч байгаа учраас энэ Эрдэнэтийн хүн гэдгээрээ бол би үнэхээр их бахархаж явдаг. 33 жил Эрдэнэт хоттой ажиллаж амьдарсан хэрэг Эрдэнэтийн ихэнх хугацаа бас өнгөрүүлж амьдарсан байна. За тэгээд ингээд нийт Эрдэнэтийнхаа зон олондоо за өнцөг болон бүрд амьдарч байгаа уугуул суугуул одоо бүх нийт эрдэнэтчүүдэд түүхтэй баярын мэндийг хүргье. Эрүүл энх сайн сайхан аз жаргал юу сонсон 9 цагаа өссөн сэтгэлчлэн бүтэж явах юм. Үлзийтэй өрөөлийг өргөё. Түмний нэг зураг контент